За сангийн эдийн засгийн хөгжлийн яамнаас энэ жил болгон гарч байгаа осол аваар гамшиг аврах ажиллагааны тоо нэмэгдэж байгаа мэдээлэл байдаг. Үүн шаардлагатай хөрөнгөний зардал нэмэх шаардлага гардаг. Дээрээс нь аль паагчдын дунд болон нийтийн дунд энэ онцгой байдлын аль паагчдын техник хэрэгсэл ажиллах орчныг сайжруулах хуудас хэрэглэлийн чадварыг нэмэгдүүлэх асуудлууд байнга яригддаг. Энэ чиглэл дээр 2026 оны төсөвт ямар шүү төсөв та нар төсөөлж байгаа сангийн төсөөлж байгаа мөнгө юу байна? Тоо нэмэгдэж байгаа юу эсвэл хэвэндээ байгаа юу? Арай буураагүй л үү? Энд дээр сангийн яамны тодорхой тоон дээр нэг хэлмээр байна. За эдийн засгийн яамны чиглэл дээр ямар бодлого барих вэ? Ер нь одоо энэ гамшигын асуудал дээр аврах эрен хайх ажиллагааг явуулах асуудал дээр энэ тэрүүл чиглэлийн арга ажиллагааг хэрхэн нэвтрүүлэх, энэ одоо байгаа хүчээ яаж нэмэгдүүлэх, ялангуяа аль паагчдын тоног хэрэгсэл техник хангамжийг нэмэгдүүлэх дээр ямар бодлого эдийн засгийн яам гаргаж байгаа юм. За онцгой байдлын ерөнхий газар энэ дээр та бүхэн бодтойгоор 2025 онд юу хийсэн? 2026 онд одоо юу хийх гэж байна? Энэ дээр нэг одоо дуусах бодтой тоо байна уу? Улаанбаатар хотын хувьд одоо авд үзэхэд шинээр анги байгуулсан уу? Одоо миний хувьд дүүргийн садараа ажиллаж байхад дүүргийн төсвийн хөрөнгөөр мөнгө зөвхөн сууж байна. Дүүргийн төсвийн хөрөнгөөр бид нэр 5 тэрбум төгрөг гаргаад дүүргээр онцгой анги барьж өгсөн. Энэ онд ажилтнанд орно. Улс маань одоо анги барьж өгч байгаа юу? Улаанбаатарууд түн нэмэгдээд байдаг. Тэгээ яваад очдог нөгөө орц гарцсан чөлөөлөгч байгаа юу? Гал руу яваад ордог аль паагчдын тоног хэрэгсэл хүүхдэд тоглоом шиг хэвээр байгаа юу? Сайжирж байгаа юу? Хүнд хэрэглэгдэх нэг чангамжууд яаж нэмэгдэх вэ? Энэ дээр та бүхэн тодорхой тоотой, баримттай нэг хэлээч. Сангийн яамд дээр тоогоо хэл. Эдийн засгийн хөгжлийн яамн дээр тодорхой зорилтоо хэл. Ямар зорилт гараад яваад байгаа юм? Онцгой байдлын ерөнхий газрын дээр бодтой баримт хэл. Тэгээ та бүхэн энэ хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 2025-26 онд нэг жалбаагч ногдох тоног төхөөрөмж хангамж техник хангамж яаж сайжирч байгаа. Та бүхэнд хүнд ногдох тойрон хамран аврах эрен хайх ажиллагаа яаж сайжрах вэ? Энэ дээр бодтой юм та нарт ногдож байгаа юм уу? Байхгүй бол байхгүй хэл. Байгаа бол байгаа гэдгээ хэл. Одоо тэгээд чинь гал жилийн дөрөв үйлрэл гарна, үер гарна, зуд гарна. Усан тулан бусад чиглэлээр эрен хайх аврах ажиллагаа хийгдэнэ. Тэгээд чиглэлээр тодорхой нэг хариу өгөөч. Батцамбарлах шүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн төрийн нэрийн бичгээр багтах уу? Эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс энэ байгалийн гамшигын холбогдлолтой эрсдэлтэй хүчин зүйлсийг байнга анхаарч эдийн засгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлагад анхаарч ажиллаж байгаа. Энтэй холбоотой эрсдлийн шинжилгээндээ авч үзэж байгаа. За яг 2026 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний хувьд бол 3-ын 17 дугаар бүлгийн 1-ийн 1, 1-ийн 2, 1-ийн 3 гэсэн заалтууд дээр 3 тодорхой арга хэмжээний саналыг тусгасан байгаа. За 1-ийн 1 дээр бол дэвшилтэт технологи, инновац суурилсан гамшигаас хамгаалах эрс зэрэмжлүүлэх зарлан мэдээллийн нэгдсэн систем байгуулах гэдэг ажлыг, 1-ийн 2 дээр нь шаардлагатай дүүрэг сумдад анги салбар шинээр байгуулах гэсэн ажлыг, 1-ийн 3 дээр онцгой байдлын техник тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх гээд саяны дурдгдсан асуудлуудыг шийдвэрлэх тодорхой заалтуудыг тусгасан байгаа. Ер нь өнгөрсөн хугацаанд бас гадаад зээл тусламжийн бодлогын хүрээнд онцгой байдлын салбарын одоо аврах чадварыг бэхжүүлэх, хүчин чадал тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр том төслүүд хэрэгжүүлээд тодорхой үр дүн гаргаж ажилласан гэж ойлгож байгаа. Цаашдаа бас энэ бодлогын арга хэмжээг үргэлжлүүлж ажиллана. За сангийн яам санжаад орж Батцамбарлах шүүний асуултанд хариулъя. За ер нь бол онцгой байдлын байгууллагын хувьд бол сүүлийн 4 жилд бол төсөв нь бол 4 дахин өссөн байгаа. За гэхдээ бол төсвийн бүтцийг нь харах юм бол энэ төсвийн маань нийтдээ нэг бараг 60 орчим хувийн цалин өссөн. За дахиад 10% нь бол одоо байр ашиглалт болон шатгуун гэх метод зардлууд болчиход байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бусад одоо тэр аврах одоо үйл ажиллагааны зарлууд бас тодорхой хэмжээнд хангалттай өрөхгүй байна гэдэг нь бол харагдаад байна. За тэгэхээр онцгой байдлын байгууллагын хувьд бол тэргүй ээлжинд бол цалин өсөйг буюу одоо аврагчдын цалин өсөйг бусад одоо тэр байгууллагуудад дүүцүүлэх хэмжээнд бол ингээ ажиллаад болцсон байна гэж бол төсвийн хувьд бол тоо мэдэн дээрс харж байна.
За нөгөөдөөр таны асуусан 2026 оны төсвүүдээр ямар байдлаар явах юм бэ гэдэг дээр бол одоо бол яг энэ цаг үед бол энэ жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй хамт төсвийн өрөөний мэдээлэл бол явж байгаа. За төсвийн өрөөний мэдээлэл дээр бид нийт зарлагын хэмжээгээ бол оруулж ирнэ. Тэгэхээр энэ төсөв маань батлагдсны дараа бол хуулиараа бол сангийн яам бол энэ бодлогын яамнаас орж ирсэн тоон дээр бол задлаад хязгаарын саналыг бол оруулж ирнэ. За хязгаар дээр бол хязгаар болон эх жилийн төсөв маань бол жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө биелүүлэхэд чиглэсэн байх ёстой гэдэг хуулийн залцтай. Одоогоор бид нарын жилийн хөгжлийн төлөвлөгөөн дээр мэдчихэж байгаа зүйлүүд гэх юм бол онцгой байдалтай холбоотойгоор бол 3-4 төслийн асуудал орж ирэх юм байна. За дээр нь бол нэмээд оронтой бууруулах асуудал орж ирэх юм байна гэсэн ийм ойлголттой байна. Тэгэхээр энэ одоо хүрээндээ бол төсвийн одоо хязгаарын саналыг өгнө. Иргэжлийн төсвийн төслийг бол бас энэ хүрээндээ бол бид нар өгнө гэсэн ийм байдалтай байна. За онцгой байдлын ерөнхий газрын дарга гишүүч генерал Ариун Буян хэлтгэж байна. Батцанбүрэл гишүүний асуултанд хариулъя. За онцгой байдлын байгууллагын хувьд өнөөдөр техник тоногдох хөрөмж ховц тусгай зориултын ховц сэргэлийн хангалт дунджаар 50 орчим хувьтай байгаа. Гамшигаас хамгаалах төрийн үйлчилгээний хувьд бол 45 орчим хувьтай. Тэгээ ер нь бол сүүлийн жилүүдэд Монгол Улсын төр засгаас, сангийн яамнаас, эдийн засгийн хөгжлийн бодлого хариуцсан одоо салбарын яамдуудаас манай одоос төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх тал дээр бас их анхаарал одоо хандуулж байгаа. Тэгэхдээ биднэрт бас хэрэгцээ шаардлага бол бий. Ер нь бидний гаргасан судалгаагаар 100% одоо хангахад 800 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт одоо шаардлагатай байгаа. За 2026 оны одоо энэ жилийн төлөвлөгөөнд бид нар 150 орчим тэрбум төгрөг буюу одоо байгаа энэ 50%-ийг 18-аас 20% нэмэгдүүлэх хэмжээний одоо санхүүжилтийн хөсвөрийг тусгаж өгөөч гэдэг саналыг тавьсан. Тэгээд одоо энэ хэмжээнд буюу өнөөдрийн байдлаар одоо энэ төлөвлөгөөний төсөл дээр 15 орчим тэрбумны одоо доод түвшин энэс дэшээ байж болно гэж ойлгож байгаа. Ийм төсөв тавигдахаар байгаа. Ер нь бол ойрын жилүүдэд энэ гамшигаас хамгаалах үйлчилгээ стандартын дагуу одоо хэрэгжүүлэхтэй холбоотой шинээр гал унтраах анги нийслэлт одоо 15-ыг за өдөө орон нутагт бол одоо 27 одоо 90 хаах аврах бүлгийг байгуулахаар бид нар үе шаттай одоо арга хэмжээ авахар төлөвлөд ажиллаж байна. Ер нь энэ онцгой байдлын байгууллагын тоног хэрэгслийг тусгай хэрэгслийг энэ хангамжийг нэмэгдүүлмээр байгаа. Тэгээ энэ дээр бол ярим энэ дарга хэлж байгаа бол хангалтгүй байгаа юм байна. Энэ нэмэгдүүлэх саналыг гаргаж байна. Тэгээ энэ дээр эдийн засгийн яам сангийн яам тооцоо гаргаад өгөх хэрэгтэй байна. Тэр букаг явж зугаалдаг сайдрын мөнгөийг тансаглалын мөнгөийг энэ онцгой байдлын албаагч нарын хангамжид өгөлдөг. Тэд нар букаг иргэдээр зугаалж болдог. Онцгой байдлын албаагч нар шалтан төцгөн гал руу ордог. Өвлийн өвдөн цацуудтай зуралдаг байж таарахгүй зү. Тэгээ ер нь бол одоо ой хэрийн төмөр, объектын төмөр, за ганцууд, үер ус, за тэгэл одоо цацраг хийм бүгд төрлийн одоо гамшиг гослын дуудлагаар манай албан хаагчид үүрэг гүйцэтгэдэг. Жилийн 4 улирал ер нь цаг чөлөө завгүй л одоо ажиллаж байгаа. Тэгээ хамгийн түрүү одоо анхаарах юм бол одоо албан хаагчдын хувьд сэргэлэл, техник тоногдох хөрөмжийн хангамж, ер нь сүүлийн үеийн одоо дэвшилтэд техник технологи, дрон, нисгчгүй нисгэх хөрөмж, гал унтраах робот гэдэг бас өндөр хүчин чадалтай бөгөөд нөгөө талдаа бас ихээхэн одоо үнэн өртөг шингэсэн одоо ийм техникүүд байдаг. Тэгээ энэ хэмжээгээр бас нөгөө төсөв санхүүжилтийн хэмжээ нь одоо өсөд байгаа. Өсөд байдаг. Хоёрдугаарт нь гал унтраах анги шин салбар бүлгийг одоо бид нар үе шаттайгаар байгуулж байна. Одоо улсын хэмжээнд стандартаар 169 гал унтраах анги байхад өнөөдөр бол 77 гал унтраах анги үүрэг гүйцэтгэж байгаа. 330 сумын 220 сумд нь манай онцгой байдлын салбар нэгж бол байхгүй. Тиймээс одоо ингээ хүндрэл үүсдэг. Гамшиг ослын үйлчлэгийг одоо үзүүлсэнгүү гэж иргэдээс гомдол ирдэг. Үүний дагуу аймаг орон нутгийн удирдлага нийслэлээс ч гэсэн одоо шинээр гал унтраах 90 хаах аврах бүлгийг одоо зайлшгүй байгуулгаач гэдэг ийм хүсэлтийн дагуу бид нар одоо ингээд байгуулахаар ажиллаж байгаа. Энэ хэмжээгээр л одоо нөгөө урсгал зардал нь одоо нэмэгдэж явж байгаа ийм зөвлөл бий. За тэгэхээр энэ онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмж, тусгай зориултын багаж хэрэгсэл, хувцас хэрэгсэл хэрэглэл, хангалтын санхүүжилтийг хөгжлийн төлөвлөгөөнд нэмэгдүүлэх саналтай байгаамаа. Саяхан гарсан тэр жаргалантын сумын галыг та нар төмөрийг санаж байгаа. Өнгөрсөн жил гарсан тэр газны дэлбэрэлтийг санаж байгаа Улаанбаатар хотод.
тэр зургтын миний төлбөрийн гадыг санаж байгаа. Тэр хүүхэд усан дүүгээд ээжтэйгээ явдгийг та бүхэн санаж байгаа. Өвөл машин тэргэнтэй осгож хөлдөж тасвардгийг санаж байгаа. Тэгэхээр энэ бүхнийг бид нар хүртээмж нэмэгдүүлэх ёстой. Сая генералын үгэнд гарлаа шүү дээ. 169 анги байгаас 77-нд ердөө ажиллаж байна. Хүн байхгүй байна. Төвний хэрэгсэл байхгүй байна. Ичгүүртэй бүтэн ус байж бид нэг гадаад улсуудаас зээл, тусламж, тоног төхөөрөмж яриа суудаг. Энэ тэр өөр зардлаасаа сангийн яам гаргаад энэ хөгжлийн төлөвлөгөөр санхүүжилтөд нэмэгдүүлэх саналыг гаргаад оруулаад бие даасан заалт болоод оруулаад ирээ. Ингэж хэлүүлээ цаашаа явнаа. Энэ чинь иргэдийн амь насыг, эд хөрөнгийг, улс орны бүрэн бүтэн байдлыг авран хамгаалах тухай асуудал ярьж байгаа юм. Тэрнээс хэдэн нөхдүүдийг Бокок арал дээр очиж зугаалуулах гэхгүй. Тийм учраас энэ асуудлыг онцгой би яг сангийн яамд, эдийн засгийн яамд хэлээ. Энэ мэргэжлийн чиглэлийн байгууллага бол бод байдлаар хэлж штеп. 169 анги Монгол улсад үйл ажиллагаа болцоо байна. Харамсалтай 77 явж байна. Тэг бид нар хизээ хэнийг аймнасыг эдгэргээ явах гэдэг. Энэ сууж байгаа хүмүүсийн гэр орондож ах トゥ унд жууж гарах вэ? Тэгэхээр энэ бүхний тааван одооноос бодож энэ дээр хөрөнгө тавьцгаа дарганараа. Энэ дээр анхаарцгаая гэвээ. Бас дүүргийн онцгой байдал өдөрч ажилласан хүний хувьд онцгой өдөрчөөсөн би хэлье. Хоёр тон тэр эдийн засгийн яамныхан анхаарч байгаараа. Тэр таа бүхний гарсан тэр төрийн албаны реформ гэдэг дээр төрийн албаны шинжилгээг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж төрийн албаагчдын тоог 9% бууруулах замаар чадварлаг цомхон бүтээмж суурилсан төрийн албыг бичүүлээ гэсэн байж байгаа. Тэгээд дотор багш эмч нарыг оруулсан байна. Тэгээд нэг онцгой байдлын аврагч нар маань хэмнэгдэх нь байна шүү дээ. 169 анги маань 77 ажиллаж чадахгүй байхад нэмээд хэмжиж байна. Тэгээд одоо хэн аврах вэ? Тэгээд энэ онцгой байдлын аль багш нар энэ дээр нэмж оруулж болохгүй юу? Тэгээд би одоо гаргаж байгаа санал бол тэр багш эмч нар бол зөвөө. Багш эмч нарынхаар даславаад онцгой байдлын аврагч нараас хэмжмээр байна шүү дээ. Тэгээд манай сайдрын гэрт бас гал бол гараад байлаа шүү дээ. Тэр дарга нарын гэрт. Тэгээд гал бол гарвал яах юм? Ус усанд үер мөрт одоо бас автуул яах юм? Энд дээр үйл явж байгаа төхөлдөж өрөөл яах юм? Ядаж энийг бас бодцоо хэрэгтэй. Тэгээд одоо энэ онцгой байдлын аврагч нарыг Батгуу дарга хасгүй болох уу? Онцгой эдийн засгийн яамныхан Эрдэнэт дарга, Мөнгөсөх дарга. Та тэдний тодорхой хариулт өгөөч. Тэр 9% бол урьдчилсан тооцоо гэж би түрүүлсэн. Урьдчилсан тооцоо явж байгаа. Энэ яг наривчсан төлөвлөгөө гарна. Тэр үед таны саналыг тусгаж ажиллая. За наач яг хөлөгтэй шүү. Тэгэхээр ингэнэ. Багш, эмч, таслал, онцгой байдлын аврагч хэдүүлээ тогтчих юм дээ. Тэгээ ингэж хэдүүл яг орноо. Тэгэхгүй бол наач нөгөө цаа хэлдэж шүү дээ. Танаа гэрт чин гал гарвал яах вэ? Энэ тэнд өөрөөс болвол яах вэ? Хэдүүл бас энийг бас бодолцож ажиллаа явуулъя. Тэгэхээр яг тэр үед гэхээр одоо энийг хэдүүлээ гаргаж байгаа санал дээр найруулга энэ ч бол найруулгаж нартай шүү дээ тийм ээ. Татаад аваад оруулж болдог тийм ээ. Би бол тэр зэрчээр одоо гээд найруулад таслал аваад онцгой байдлын аврагч нараас бусад гээд оруулчих гэсэн саналтай шүү. За. Эрдэнэт тэг шүнэ бид нар яг одоо энэ дээр ингээд өөрчлөлт хийх ирэхгүй. Та саналаа гаргаад зарчмын зөрүүтэй саналаар байнгын хорон дээр явсан дээр баха. Тэгвэл бид яг одоо юу гэдэг нөгөөд одоо боломжгүй учраас одоо яг саналыг үл дэмжиж байгаа авч бид нар яг одоо өргөн барьсан энэ төсөл дээр шууд өөрсдөө дур мэдээд өөрчлөлт оруулах ирэхгүй байгаа. Та ойлгоорой. За тэгэхээр сая протоколд орлоо шүү дээ. Эдийн засгийн яам бол татгалзахгүй дэмжиж байна гэдгийг хэлчихсэн. Тэгэхээр энэ асуудлыг аюулгүй байдлын гадаадлагын байнгын орооны протоколд оруулаад холбогдох байнгын орооны эцсийн санал хураалтан дээр энэ одоо чинь 169 нэгжийн 77 ажиллаад байдаг. Бүгдөө өвөл болохоор уул хаданд явдаг, 100 болохоор амралт зугаалдаг, үер ус зас зуудах, гал гიშгээд олон асуудал дээр аврагч нар хэрэг болдог. Тэр аврагч нарын асуудлыг эндээс хэмнэлтэд аврагч нараа оруулахгүй ял гэсэн санаа оруулж байгаа. Өөрөөр хэмнэлтэнд одоо дарга нарын сайд нарыг оруулж болно. Аврагч нарыг оруулж болохгүй.